Олон жил уулзаагүй их хүр амраг хосууд ах トゥ нар уулзалтсан болохоор тэдэнд ярихан дэндүү их байлаа. Яаж яваад үдий болтол уулзалтаагүй. Ямархан учирлаар энд ингээд цугларчихв гэд. Одоо сургуулийн арга хэмжээ, үдэлтийн хүлээн авалт гээд Актимаас зохион байгуулж байгаа бүхэн тэдэнд тийм чухал биш болж ирлээ. Орой эцэг эхчүүдэд зориулсан амралтын өрөөнд Тэмүүлэнгийн гэр бүлийнхэн мөн төгөлдрийн эхнэр хүү бүгд цугларлаа. Билгүүдээ санаанд оромгүй тохиолдлоор гинт ахтаа болсондоо баяртай байгаа бололтоо үе учрал руу харан инээд алт. Харин учрал хэдийгээр халиунаг ээжээ гэж хүлээн зөвшөөрч чадсан ч өнөөдөр тохиолдсон бүх үйл явдал нэг л зүү зэрэглээ шиг санагдаж энэхүү сонин хувь заяатагаа бүрэн дүүрэн эвлэрч чадахгүй байв. Тэнд цугларсан бүгд л халиунаг чухам юу ярих бол гэсэн шиг чих тавин дор бүрнээ юм бодсон байдалтай сууцгаан. Халиунаачийн байдлыг мэдсэн юм шиг хэсэг чимээгүй сууснаа. Би томхоо учрлыгаа төрүүлээд удаагүй байхдаа энэ оронд ирж байлаа. Бараг ойч хүрээгүй жаахан хүүгээ тэрвэрэд хүний нутагт уучраа мэдэхгүй ирэхэд Тэмүүлэн надад их тус хүргэсэн. Амьдралд дөнгөж хөл тавиад л алдаж онож эхэлсэн надад хэцүү бэрх шантармаар уюуд зөндөө байсан. Нэг удаа санамсаргүй байдлаар санамсаргүйч гэжтэй. Миний л бас буруу сонголтоос болж хүү маань Тэмүүлэнтэй хэсэг хугацаанд амьдарсан. Энэ үед Тэмүүлэнгийн ээжийн бие гинт муудаж Монгол руугаа буцах болоход хүүгээ ээжд нь орхих гэсэн боловч би гэдэг хүн утсаа салгаад усанд хаясан чулуу шиг хэд хоногоор алга болчихсон байсан болохоор надтай холбогдож чадалгүй учрлыг аваад нутаг руугаа явсан байлаа. Хэрвээ Тэмүүлэнгээс өөр хүн байсан бол тэр үед ихнэр хүүхэд дээрээ очих гэж байж хаагмаагүй хүний хүүхэд тэрвэрэд очих зориг зүрх гаргаж чадахгүй. Энд хинийгэн дээр ямар нэгэн газар хүүг минь орхиод л явах байсан биз. Гэвч Тэмүүлэн дэндүү сайхан сэтгэлтэй болохоор ямар ч саад бэрхшээлээс шантрахгүй өөрийн үр хүүхэд шигээ санан миний хүүг тэрвэрэд явсан байдаг. Ийм л сайн хүнтэй. Сайн аавтаа учирсан болохоор хүүгээ амьдралдаа алзахгүй эрх танхилхан өсөж торно гэдэгт хизээч би эргэлзэж байгаагүй. Тэмүүлэн маань учрал яг л өөрийнхөө хүү шиг хамдан хайрласнаас гадна хүү маань ч гэсэн түүнд дасан ижилсэж байгааг би мэдэрч байсан. Нэгэнт хүүгээсээ холдсон би гэдэг хүн ганцаардан гуниглаж өөрийгөө буруутхан зүхэж учраа олохгүй өөмөрч явсан үеуд надад бий. Ингэж явах үедээ хүүгийн минь буян заяа төссөн үү гэлтэй санамсаргүй байдлаар гинт чамлахааргүй их мөнгөтэй болчихсон. Ингэж нилээдгүй мөнгөний бараа харсан цагаас амьдралд маань маш том өөрчлөлтүүд гарч ирсэн. Одоо энэ хантайгаан учирч сургууль соёлд орж бизнес хийж юмны зах зухтай болсон. Бүгдийг нэг бүр жигдэлчгээд Монгол руугаа очиж хүүгээ авна даа гэж бодож явсаар нэг л мэдхэд дахиад 2 хүүтэй болж амьдрал маань цааш үргэлжилсэн. Залуу цагт өөрийгөө зөвл юм хийж байна хэмээн бодож андуурч алдаа гаргаж явснаа сүүлд л ухаарсан. Энэ төгөлдөртөө анх суухтаа хүүтэй гэдгээ түнд хэлж зүрхлээгүй явдал юм. Амьдралдаа алдаж онож яваа бүсгүй хүн дахиж алдахаасаа айсандаа тийм шийдвэр гаргасан нь тэр. Гэвч эцсийн эцэст үннийг хэлэх өдөр ирсэн. Би дөнгөж төгөлдөртөө гэрлэхдээ хүүтэй гэдгээ хэлсэн бол энэ чинь надад үнэхээр хайртай юм чинь хүлээн зөвшөөрч хүүг минь хажуудаа авчрах байж тээ. Тэгээд хамтдаа илгүүтэн жаргалтай байх байж гэдгийг сүүлд л ойлгосон. Гэвч юм бүхэнд цаг хугацаа гэж би. Учралдаа 2-ын 2 дуу гаргачихсан. Учрал маань ээж аавдаа дасчихсан байх тэр үед хүүгийнхээ сэтгэлийг үүнгэлээд Тэмүүлэн жаргал хоёрооч цовоогоод яах вэ гэж бодсон. Алавтай юм шиг хүүгээ өсгүүлчихээ.
Том болсон хонь одоо би хүүгээ авлаа гэж хэлээд ямар нүрээрээ очих вэ? Ингэж явсаар л өнөөдрийг хүрч гэлээ. Ийм л үеүүдэд Тэмүүлэн над руу нэг л удаа залгаад хүүгээ ирж ав гэж хэлсэн бол би хизээч гүгээд очиход бэлэн байсан шүү. Надад учирлынхаа тухай бодоогүй. Түүнийг санаагүй өдрөгж байгаагүй. Их хүний зүн совингоорч тэр юм уу? Удахгүй хүүтэйгээ уулзах юм шиг санагдчих. Ойрын үед сэтгэл гэгэлзээд байсан юм. Хавраас Монголд очиод заавал хүүтэйгээ уулзнаа гэж зүрхлэн бодож байлаа. Ингэж л учрах тавилантай байж. Та нараас уучлалт гуйж байна. Тэр тусмаа жаргалаас хинэн мэддэхгүй бүсгүйгээс таньж мэдхгүй хүүхэд тэврээд ирэхэд нь нөхрийгөө уучлан ойлгож хүүхэн өөрийн үр шигээ санан ийм сайхан ханагар том залуу болтол нь өсгөн хүмүүжүүлж хайрын нэрлэр дутаагаагүй чамд маш их баярлалаа. Бас намайг уучлан ойлгоорой гэж хэлэнгээ түрүүнээс хойш нүлийг нь бүрхэж байсан нулимсан урсган байж хажуудаа суугаад жаргалыг тэрэн чимээгүйхэн мэгшин уйллаа. Жаргалч бас түүнийг тэрэн мөрмөрөө түшиж хэсэгхэн зур уйрал хайрын нулимс унгаад тайвширч гэрэлсэн нулимстайнуудээр бие биенээ харан инээмсэглэлээ. Хэдийгээр тэдний нүдэнд нулимс цэглэгдэж байсан ч үр хүүхдийнхээ хувь заяагаар холбогдсон их хүний уучлан ухаарах их хайраар зүрх сэтгэл нь сүлэгдэн байсан юм. Энэ цагаас эхлэн энэ ээжүүд хизээж салахын аргагүй хүн холбоотой боллоо гэдгээ хин хин дэндүү сайн ухаарч байлаа. Ээжүүдийг ингэж уяран хайлж байх хооронд Актуу хоёр улам дотносон ярилцаж төгөлдөр Тэмүүлэн хоёрч учир байдлыг ойлгон олон зүйлсийг ярьж амжлаа. Маргааш хүүхдүүдийнхээ сургалтад дуусгаад буцахдаа Тэмүүлэн жаргал хоёрч Чикагоорч төгөлдрийнхөөр зочлон илүү сайн дотносон нөхөрлөж учрал билгүүтэй хоёрын баг дүүтэй танилцахаар боллоо. Харин халуунаа ч гэсэн гэр бүлийнхээ хамт ирэх зунаас Монголдон ирж үр хүүхдүүдтэй хоорондоо учран золгуулахаар шийдцгийлээ. Халуунаач мөн учрал хүүтэйгээ аминчхан яриа өрнүүлж суух зураа түүний чихэнд дараа тухтаа уулзахтаа төрсөн эцэг нь ямар хүн байдаг талаар ярьж хэлж өгөхөө амлаж амьдсан байлаа. Тэднийг ийхүү дотносож суухад Ануучин ээжтэйгээ өрөөндөө элдвийг хөхөөрөлдөн ярилцсан сум. Сарнаа Ануучинд хандаж аавын чинь найз Тэмүүлэнгийн хүү энэ сургууль сурдаг юм байна. Өдөр бид таарлцсан шүү дээ. Тэр өндөр бор хүүгийн нэр хэн бэлээ гэж асуухад Ануучин учрал уу? Аав нь манай автаа найзууд байсан юм уу? Ямар нэг юм болоод байх шиг байсан. Гэхдээ би сайн ойлгоогүй. Учрал чинь айлын өргөмөл хүүхэд юм шүү. Өдөр бэлгүүдээгийн ээж миний хүүгээд царайн сонирн болоод байсан. Учрал бэлгүүдээ хоёр чинь ах トゥ юм шүү ээжээ. Би л тэгж л бодлоо. Гэхдээ хоёр хүүхэд нь яаж аваад энд ирчихдэг байна аа? Ээж нь хүүгээ огт харж байгаагүй юм шиг л олон хүний нүдэн дээр сүйл болоод байсан. Харин аавын найз юм бол та сайн мэдх юм шүү гэж гайхсан өнгөөр ээжээсээ асуухад Сэлмэг Тэмүүлэн хоёр багтаа их дотн найзууд байсан гэж аавч нь ярьдаг юм. Харин Тэмүүлэн залуудаа Америк яваад нэлээд олон жил болоод Монголдо ирсэн болохоор ээж нь сайн танихгүй. Тэгж явахт нь л энэ хүү гарсан болов уу да.
Би л тэгж ойлголоо. Аавчны талаар сайн мэдэх баха. Ээж нь очиж угаад аваас ч насууна. Тэмүүлэн аавч нь аварт орсны дараагаар хэд хэдэн удаа манад ирсэн. Тэр үед л би танилцж байсан юм. Тэгээ дараа нь ажил төрлөнч болоогүй мүү? Аавч нь шимчилгээнд Солонгос яваад өгсөн. Тэр үеэс бараг үзэгдэхээ болсон доо. Харин өнөөдөр энд ингэж таарна гэж бодсонгүй сони юм аа. Аавч нэг удаа тэмүүлэн их олон охидтой гэж ярьж байсан санагдана. Тэрнээс хүүтэй гэж сонсоогүй. Сүүлд ихнэр нэг хүү төрүүлсэн талаар хальт дуулж байсан юм байна. Хинээс сонссноо харин санахгүй юм. Гэхдээ энэ хүү чамтай насаар бараг ойролцоо байран юм. Америкт ихнэрээсээ хол олон жил амьдарч байхдаа л гүйцэвлэгч нь энэ хүүхэнтэй учир ургуулж л дээ. Тэгээд л сая хүүн гарч ирээд бөө юм болсон байх гэж гайхаж сониучрсан өнгөөр хэлэхэд ануучин. За ээжээ, би танд нэг нууц хэлэх үү? Та одоохондоо битгий аавд хэлээрээ санаа зовчих. Тэр танд гээд байгаа хүний хүү учрал надад их талтай сайн байдаг юм. Харин би бэлгүүдээтэй үерхэж байгаа. Илэн далангүй чөлөөдөө тун дажгүй залуу гэж хэлэнгээ их л нухацтай харцаар ээж рүүгээ юу хэлэх нү гэсэн байртай харахад Огна Тэмүүлэнгийн аав ээжийг нь их сайн хүмүүс байсан гэж аавч нь ярьдаг байсан юм. Удам сайтай л айлын хүүхэд. Тэгээд ч аавын чинь багын найзын хүүхэд. Нүдэн дулаахан сайхан залуу байлээ. Нэг л хүнтэй их л адилхан харагдаад байсан. Аавыг нь таньдаг болоод л тэгж харагдаад байжтэй. Харин тэр бэлгүүдээгээд байгаа дэрчгэр шал залуучтэй. Ээжигээ дуурайс нь нэлээд хөдөлгөөнтэй нэгэн болол та. За тэгээд миний охин өөрөө л мэдэхгүй юу та. Сургууль соёлоо төгсөөгүй байж юугүй янз бүр болчихж болохгүй шүү. Химэн санаан зовсон байдалтай хэлэхтэн бэлгүүдээ Америкт төрж өссөн хүүхдээ. Тийм болохоор ч тэр юм уу их чөлөөтэй сэтгэдэг. Би даасан дайч чинь цан чанартай юм шиг надад санагдсан. Харин учрал болохоор цаанаа л нэг учир битүүлэг, үг дуу цөөтэй байнга л юм бодож явдаг. Нэг тийм сонин залуу. Гэхдээ таны хэлсэн зүг байж магадгүй юм. Их хүн чанар сайтай юм шиг надад санагдсан. Ер нь тэгээд ч би ямар аль нэгэнтэй суух гэж байгаа шүү дээ. Та санаа зовлтгүй шүү. Охин нь ямар ч байсан сургуулаа төгсөж байгаад болно. Тэгээд ч энэ сургууль чинь суралцаж байх явцтай хүнтэй суух, хүүхэд гаргахыг хориглодох юм байл шүү дээ гэж хэлэнгээ инээд алтхад сарнаа. За тэрч арайгүй хэлхүүртэй. Ээжээрээ тоглоом хийгээд л. Гэхдээ л ийм хариуцлагатай албанд зүтгэж тусгай бэлтгэл сургуульттай суралцаж байгаа сонсогч нар чинь тодорхой дүрм журманд захирагддаг байлгүй дээ. Ээж нь охиндоо итгэж байгаа болохоор санаа зовхгүй байна гэж хэлэнгээ хажууд нь суух охиныхоо мөрөөр нь тэрч ингэртэй нагаад яг л нэлх багийн шиг үсийг нь үнэрлэн эрхлүүлв. Өдийн нар хэдийн мөшөлдсөн цохих үед сарнаа хөвн цагаан үлсийн дунд бодол бэлчшин их нутгийн зүг тэнгэр эзэгнэх мөнгөн хөлгөөр дүүлэн нисэж яв. Охинтойгоо уулзсан учирч их хүний зүрх сэтгэлийн цангаага тайлан ундаалж чадсан тэрээр ханьда хүүдээр нь очихоор яаран тогтлонсон. Тэдэндээ охиныхон тухай суралцаж буй сургуулийнхан талаар найз нөхөд амьдарч буй орчин үзэж харсан бүгдээ дэлгэн ярихаар бодлоо зэгцлэж байна. Энэ бодол дотор Тэмүүлэн түүний хүүчрэл гинэт учран зулгаж гайхширлыг нь дөрвүүлсэн халиунаа гихч бүсгүн тухайч бас багтсан байлаа. Харин энэ бүгдийг түүний нөхөр цэлмэг хэрхэн хүлээж авах юм? Энэ бүх зүйлс учир битүүлэг ээдрээтэй асуудлын гол эзэн түүний хань гэдгийг сарнаа мэдхэн бүхэл зүүдлээчгүй явна. Энэ үргэлжлэл